хугаарч шантах үе бас байсан дээ. Хүн бол дандаа л зоогийн даванд очиж байгаа гэсэн сэтгэл зүйн хувьд бол хүнд бас тус тохиол байдаг. Гэтэл би бүхэн төлөө төлсөн цаашаа энэс шиг би хийх юм сонгож авсан миний сонголт нь бүх шүү гэдэг утгаараа бол хизээч буцаж байгаагүй. Нэг ганц нэг хүн тийм бодлоож ирсэн ч гэсэн бол тэгээд шууд сэтгэл санаас авчаал ер нь л би том амжилт гаргах хэрэгтэй, том болох хэрэгтэй гэдэг том зорилгоудаа тавьж явж ирсэн да. Аранзал туганда алтан гадас гэлэлзүүлсэн авраг мянгад малчид арга туршлаган альцсан арслан ган гоёг зүүнний магнад дэвсэн ар хөвчийн унгыг алдарт цоодол цангинуулсан зүрхний амин нутаг Өвөрханга аймгийн Зүмбаян улаан сумын харьяат Монгол улсын гавьяат тамирчин Монгол улсын арслан Дорж Балмын ган гоёгийг I Voice сегмэн сайд гарын үсэг нэвтрүүлгийн зочны хоморт заллаа. Улаанбаатар хотод төссөн. Тэр үед ажилчны хувийн гэж байсан. Одоо хаамлдаг. Миний аав Дорж Балмын гэж хүн байсан. Өвөрханга аймгийн Зүмбаян улаан сум Дөлгөөн багийн хүн, дэвшил багийн. Өчигдөр Дөлгөөн сум гэж байсан дэвшил багийн хүн. Ээж маань бол Өвөрханга аймгийн 30 ус сумын хүн. Базармаа гэж манай ээж тийм хүн байсан. Тэгээд ээжийнхаа талд бол бүхий удамтай. Манай бүхий удамд бол том биетэй хүмүүс ч байсан. Даншийн заанцалтай хүн ч байсан. Одоо манай ээжийн талд бол Жуудагийн 2 гавьяат байна. Цэн ханд гавьяат байна. Мөнх заяа гавьяат байна. Тэгээд ээжийн талаас бүхий удамтай. Монгол үндэсний бүх, чөлөөт бүх, сонгомл бүх, жуда, самб, сонирхчдын сум, кураж бүх, саксон бөмбөг, регби гэд спортын олон төрлөөр хичээллэж төв дэлхийд нэрээ цуурайтуулсан алдар гавьяа Дорж Балмын ган гоёгийг хүлээн. Аав маань намайг дагуулж явж бүхий зөксөнд явуулж ирсэн. Би угаасаа багасаа жоохон бадрын биетэй, том биетэй хөлтөөс учраас бүгд хөлт бүх болно гэд аав маань бүхий зөксөнд дагуулж явж ирсэн. Ахнаа маань л угаасаа спортын сонирхолтой хичээлдэг хүмүүс. Тэгээд 3 ахтай 3 ахны гурлаа спорт хичээлдэг. Сонирхолтой хүмүүсээс учраас илүү их дэмжиж ирсэн. Ээж маань бол сахидлын үйлдвэрт дискусч юм байсан. Оюутал хүн байсан учраас миний одоо тэр үедээ одоогийн шиг юм хэлбэг байгаагүй бүхийн гутал хувцас одоо тохиом чөлөөтийн цог цүнх гэл бүх юм маань өөрийн гараа хийж өгдөг байсан. Илүү их дэмжиж ингэж хоёул аль талаас хоёул их дэмжиж намайг гэр бүлээ бүхэл бүтэн гэрээ намайг яг бүх болно гэхэд бол хүүхдээ бас эхлээл бүгд дэмжижсэн да. Ган гоёг давуулаа нэрийг хонгодлоо. За хутгалаа хөмөрлөө. За барыг ард нь гарцглаа да. За бас сайхан үлдэж бай давлаа да. Тэр 3 ахтай айлын дүүбэн банд гэдэг бол бас хөдөлгөөнтэй дүүбэн банд байнга ноцолдно. Тэгэхэд ижи аав маань бол юм хийлдэг ханд байлд ноцолж байгаад бол дэмжиж идэг. Тэгээд цаашдаа бол хүн бол маш юутай хүмүүжил төлөв төвшин байх ёстой. Төлөв төвшин гэдэг юмны аз суудаг байх хэрэгтэй. Мэдээж бас байнга өөрийнхөө зорьсон юмд манлайлагч байгаараа хичээ зүтгэж байгаа юмнаас бити хойшоо шантаж сууж байгаа гэдгийг бол ээж аав нь байнга захиж байнга дэмжиж одоо өөр би үлгэрлэн үзүүлж та эдийн төлөө бол бид хоёр бол бүх амьдралаа зориулнаа хүүхдүүдтэй сайн хүн болохын төлөө бүх өөрөөсөө чаддаг бүх юм хийнэ гэж хэлж сануулж өөрөөсөө би үзүүлдэг байсан. 10 дугаар ангид төгсөөд бол би бол иргэд цуцталгуугаар юуны спортын хүн болно гэдгийг шийдтсэн. Тэр тусмаа зээл сургуульд орохгүй зөвхөн бүхий спортыг хичээлнэ гэж шийдтсэн байсан. Тэгээд яг 1 жил бүтэн жил бэлтгэл хийсэн. Дан сургууль сонгохгүйгээ. Тэгээ за одоо
багшийнхаа зөвлөгөө бас хүмүүсийн зөвлөгөө бас бүхий спортыг хичээлж байгаа цаашдаа бас онлайн мэдлэгтэй бүхий спортын суул тасалжуулалтын мэдлэгтэй байх хэрэгтэй гэдэг зүйтэй байна гэж ойлгоо. Тэгээд суулгаас хойдон жил нь энэ тэмдээс суул оюутан болж ирсэн да. Гуч жил бүхий спортыг хичээлсэн. Амьдралынхаа туршидаа 30 жил бүхий спортыг хичээлсэн гэдэг бол бас одоогийн залуучууд бол бас нэлээд үлгэр болохоо зүйл болох гэж бодож байгаа өөрийн хувьдаа бол. Зүгээр энэ бол бүхийн төв засаг маань миний бас олон спортод олон бүхэн төлөө хичээлсэн. Бүх спортын төлөө гагс амжилтууд юм байна үнэлжтэй. Яг би сонгосон бүхийнхэн төлөвлөдөө бүгднгээ нь ямар ч байсан нэг төв дэлхийн авч болох тэмцээн бүгднгээс нь медаль ямар нэгэн байдлаа медаль өгсөн байдаг. Тэрэндээ бол бас өөрөөсөө бас жоохон омгшиж явдаг. Би ямар ч байсан сонгож хичээсэн төлөв болгоно л зүгээр нэг зөв сонирхоод хайчаа бүгднгээ ямар нэгэн амжилтанд хүрсэн байдаг тал хөөж явдаг. Тийм учраас тийм мань үлж өгсөн бас төдөө үнэлэгдсэндээ баялаа бас тийм зүйлс зөвлөж явдаг да. Үндэсний бүхий спорт маань бол өөрөө бүхийн бас том суу шүү дээ. Үндэсний бүхс барилж чаддаг хүмүүс бусад бүхийн төлөө барилдах бол ямар ч асуудал үүсэхгүй тэр утгыг бас дэлхийн бүхий спортод бас Монгол үндэсний бүх гэдэг бол ямар хүчтэй ямар олон талтай бүх вэ гэдгийг бас ойлгуулахад бас харуулъя хичээсэн дээ. Цэн дотор аврагын шав авраг маань бас миний багш маань одоо бол бүхий спорт үндэсний бүхий спортоор хичээлэхэд бүх их туслалцаа мэхийн бүх юм зааж өгдөг наадмын бэлтгэлтэй хамт гардаг бас багш маань намайг дэмжиж тусалж улсын начин цолонд хөргөж өгсөн их нэг даваанд бас гараа мааж их том аваа цалтай хүн улам цааш хичээж байл да. Би чамд маш их найдаж байна. Чи бол одоо бас начин цолоо тогтохгүй сайн байлдах бүх шүү. Тийм учраас би чамайг дэмжиж байгаа шүү гэдэг илэрхийлж байгаа нэг том илүү шүү гэж надад их том ихтгэл найд хүлээлгэж өгсөн. Тэгээд тэрнээс хойш улсын наадад нь бол би 4 удаа 5 удаа авсан начин цолтой. За хөмрөө болсоо. Утгаа болсоо. Дахиад хөмрөө болсоо. За цагууны хашира харуулж байна. Туршлага харуулж барилдаж байна. Урангаангийн зүүн баян улаан самны харьяат ахуй хувьсаасан компани юу. Улсын начин ган хоёыг аймгийн арслан Ганбаатараар тавталж улсын начин Улаан баталж шүгэн 16 дүлжээ. Монгол улсын начин ган хоёыг тавлаа. За мөн сайхан даастай тусгаж хавраад улсын начин ган хоёыг улсын начин Батэрднээр тавлж төрийн их баяр наадамд дахин шүгөрлөө 4 дахь удаага одоо 5 дахь удаагаар тавлаа. Цолоо хоёроо баталсан цаашаа илүү байлдах боломж байгаа. Өөрт харагдаад байгаа хүмүүс ч бас хилээд байдаг. Тэгээд хизээ цолоо ахиулах угаал асуун те. Хизээ заам болох угаал асуун. Янз янзын байдлаар хүмүүс бас ингээд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлнэ. Зарим нь урам нэмэн, зарим нь бас шар хөдөлгөөндөө ингээд начин цолтой байгаад ах юм уу гэж асуун. Энэ их олон сэтгэл зүйн байдлыг давж хадаад бас нэлээд хугацаас цуулсан. Хаялцах барьсан гол бариад авсан мордлоо улсын начин ган хоёыг за дөржсөн буу сайхан тогтож үлдэж байна да. За ган хоёыг энэ боломжийг алдаж одоо болохгүй юм байгаа юм да. За яг л одоо нөгөө хаялцах барьцыг сонгоод барьдсан байна. Араар нь мордлоо. За тойроод ард нь гарсан араар нь мордлоо. За яарч болохгүй. За гүцээлээ. Сайн Хөвранг аймгийн зүүн баялаан сумын харьяат сэргэл хүчний алдар спортын храпу компани улсын начин ган хоёыг улсын гэрд дөрсөн буугаар 6 давж Монгол улсын гарцах цолын болцол хангалаа. За энэ цолны төлөө олон жил зүтгэж барилдсан да начин ган хоёыг өнөөдөр сонсондоо үрж улсын гарцах цол хөтлөө цаашаа зам бохч болцоо ган хоёыг начин гэн 8 онд бол бас өөрийнхөөс зөсөн залгыг бас гүйцээсэн их баяртай удаас нэг 6 давчхаа бол цаашаас нэлээд онгод юм билээ нэг 6-гийн давныхаа барилдаа нэг бол давж аваад тэгэл сэтгэл зүй бол юм тийм шулуутсан да. За шулгын өсөшгөтлөө ирсэн чавилсан. За замда өрөөдөж хинда улсын начин ган хоёг давж
улсын гарцаг Ганбаатар тушраалаа. Сайн Хөвранг аймгийн Сүмбайдан сумын өвгөлөөс Улаанбаатар хотын хан уулуургийн ариат Сэвсэд хүчний алдар спортын хороо Апу компани бүх улсын эчинган хоёрыг төрүүлж Аюултай аймгийн Чамдам сумын өвгөл хүчний дамжин спортын хороо Туушин компани бүх улсын гарцаг Ганбаатар үзүүллээ. Сайн өнөөдрийн барилдаанд төрүүлсэн улсын эчинган хоёрыг улсын арслан сулны боцлыг улсын гарцаг Ганбаатар улсын гарц цолын боцлыг хангаад 9 гол цагаан дугаар тойрон эвэн дүрсээр явж байна. 2 жилийн өмнө 3 жилийн өмнө заан болцсон бол заан болоо зогсчих байсан юм бол амжилтнаас хандчих байсан юм бол гэж бодох байсан байдаг л. Гэхдээ тэгээд энэ бол зуусан зураг тэ хүний бас хэмжээ хязгаараас болдог багтаа. Тэрнээсээ болоод илүү их бэлтгэл илүү их дайчилсан бие дайчилсан байж магадгүй. Их том өөрийнхөө өсч мөөдсөн том өөрлөлийнхаа нэг хэсгийг биелүүлсэн юм чи мэдээж бас. Тэр мөрөлд маань дэмжиж тусалж анх зааж ийсэн. Анх тэрийг маань дэмжиж ийсэн ижи авдал дуулахыг хүслүү яах вэ гэдэг. Бас тэнгэртэйгээ ижи авах сүүсүүлтэнд залбирч ийсэн да. Аслан зулаа авчаал тэгэл хойдон жил нь бол мэдээж бас солоо батал сайхан барилдах юмсан. Мэдээж доод даваанд унах юм бол хүмүүс бол бас аз эзний асуудал байж, азтай байж, азаа болчих ярих байсан баг. Хойдон жилийн би бол бас одоо үнэхээр бас тэр урд жилийн бэлтгэл формыг хадгалж илүү амжилттай баталгаад илүү ахиулж хийсэн бодолтой байлцсан. Сэтгэл зүйд гаргасныг алдаа мэдээж эхний байц сонгоонд тавиулсан. Тэрэн дээр бас дэндүү дараагийн юм жоо яасан байдал үүссэн байдаг гэж боддё. Одоо өөрийгөө бодож байгаа тэр үедээ тийм. Тэр жоохон хостлыг хөөлөж жоохон дараа дахиад нэг байцаа нэг удаа ахиулаад авах байчих ч юм уу. Эсвэл нэг жоохон темп аваад ч юм уу жоохон завсаавцсан бол бас арай ондоо байлдаа үүсэх байсан болов уу гэж боддог. Тэрээс яг тэгчнийг хэлэхэд хэцүү л дээ. Мэдээж хоёулаа байлдаж байгаа том авах цолтой үнэтэй байлдаж байгаа. Тэр хүний минь хийж байгаа үйлдэл миний үзэх байлдааны хувьд би хариу үйлдэлүүд юу болох нь вэ? Дуудахны эцсийнхээ өгдөг, дуусахныг арт хүм өгдөг гэж тийм ээ. Тийм учраас начин солтоо хахтаас доогоо хоёрыг яа тэгэл гавь начин солтоо усууд бас 3-4 байсан. Аслан болоо аслан гавьыг бол нэг учраас тэгээд аслан гавьыг бол үлдсэн дээ. Хүүхдээс их спорт дуусных би үнэхээр одоо хүртэл ямар ч спортын төлөв үзэж хасж явах баян тэндээсээ сэтгэл зүйн таашаал авах дуртай. Бүхөөс гадна спортын бүх төлөвийг үзэж харахыг хичээдэг. Бас тэрнээсээ сэтгэлийн бас мэдрэмж аваа сайхан байдаг. Тэгээд тэр утгаараа илүү улс төр бизнес гэхээс илүү өр хоочтой дүүнертэй залуучдыг дэмжихээс тэднийг бас спортод хичээлэх боломж нөхцөлийг хангахынсан аль болох мэддэг чаддгаа зааж өгөхийнсэн илүү юмнуудаа ойлгож авах хэрэгтэй байна л да. Яагаад гэвэл үндэсний бүх маань өөрөө ирэмт дэстаа гэдэг тий ах дүү ахын хууччул ахмад солтнуудын үг ахмадаа хүндэх гэдэг бүх юм үндэсний хөл байдаг. Тэрийг маань илүү их тусаж авах хэрэгтэй болов илүү их тэрийг цааш нь хөгжүүлэх ёстой болов мэдээж ахмадаа хүндлээс тэднээс үг сонсдог. Одоо бидний үед анх бол бэлтгэл сургалт анхаарч байхдаа ахныхаа хувцс хуныг зөөгөөл оймс хутлын зөөгөл оймсын хүртэл угаахаас их хувцс хуныг угааж өгөөл ингээд өөр ажилд сураад энэ олон залуучуудыг нутгийнхаа нэрийг ялангуяа үндэсний спорт маань нутгийнхаа нэрийг залууж барилддаг. Нутгийн нэрийг залуудаг ганцхан зүйл төл зүйл шүү дээ. Ондоо өгш ямар ч төл зүйл дээр өөрхөн аймгийн зүүн буйлаас өмгөж залууддаг тий. Тэгэхэд бөхчүүд маань хаа яваагаа за нутгийнхаа нэрийг залууж явдаг. Нутгийнхаа уулсыг тээж явдаг. Тэднийхээ хат түмнийхээ нэр хүндийг хөргөж явдаг. Тэр хүнийг гаргаж байгаа үйлдэл болгон Монгол улсын хэмжээнд хүмүүсийн нүдэндээ ил байдаг. Хангаа зүүн буйлаас өмж байдаг юм байна. Зүүн буйлын тийм хүмүүс байдаг юм байна гэдэг ч юм уу. Тийм их байдлаар олон хүнд хүрдэг баг. Тийм учраас илүү хангаа гэсэн нутаг гэсэн сэтгэлтэй байдаг. Тэгээ нутгийнхаа бөхчүүдийн наадын бэлтгэл хахад болон бэлтгэл сургалт хийх үед нь тэмж мэддэг чаддгаас хэлж өгөхийнсэн өөрийнхөө хэмжээнд бас туслах юмсан гэж ялангуяа бас тасалжуул талдаа бас хичээж дэмжиж олон залуучууд гаргаж ирэхээс гэж бодож явдаг да. Бидний залгаа авсан сайхан залуучууд маань гарч ирж байна. Тэд маань бэлтгэл сургалтаа илүү их хийж байна. Тэгээд тэднийхээ харж байхад бол бас зөөсөн зорилгоо төлөө тэмүүлж байна. Их залуучуудаа юу нэг найдаж байгаа. Монголын нийт ард түмэндээ өвөр хангаачуудаа, зүүн баялаанчуудаа одоо өслийн 101 жилийн айн их сайхан баяр наадмын тохиож байгаа энэ жил тэгээд
хойн баяр наадмын мэндийг хүргээд хотлоо сайхан наадцгаагаа бүгдэнд нь эрүүл их сайн сайхан өгсөн ёо. Морин хуурын чогцаар хорвоог уйрааж наадай молцог дэрвэх асрын цэнгэнд бэлхэж наадай мохшгүй тэнхэд бүхийн захыг мөшгөж наадай. Залуу хүмүүстэй ялангуяа хэлэхэд бол амжилт гаргаж болно. Амжилт гаргасан амжилтаа бас хамгаална, тэрийгэ батлна. Тэгээд хүмүүсийн нүдэндээ ил явна гэдэг бол бас хүнд асуудал шүү л гэдэг. Сайн бодож яваарай л гэж хэлэхээр та.